Чиний цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3. За нийт сонсогчдод өдрийн мэнд хүргэе. Манай Дэлхийн монголчуудын МЖЛ радиогийн 1-р студиэс та бүхэнд зочны цаг нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай зочны хойморт татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын захиргааны хуулийн хэлтсийн дарга Баяраа, татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Цогтнор нар хүрэлцэн ирээд байна. За өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За микрофонуудаа жоохон өөрсдөрөө ойртуулчаарай. За энэ 7 хоногийн онцлог бол татвар төлөгчдийн буюу татварын албаныхны 7 хоног одоо татварын албаныхан хэрэглэгчтэй одоо урамшуулж супер татвар төлөгчдөө одоо олон түмэнд танилцуулдаг. За мөн татвар төлөгч ирээдүйн иргэд болох хүүхдүүд за тэр одоо өдөр тутамд энгийн одоо над шиг татвар төлөгч хүмүүст зориулсан янз янзын арга хэмжээ хийдэг. Энэ 7 хоног маань ирж байна юм уу? За тэгэхээр эхлээд хэдүүлээ нөгөө нэг зөв ойлголт өгөхүүднээс татварын албаны гол үйл ажиллагаа хийдэг ажлын талаар товч мэдээлэл өгөө явууч. Баяраагаас эхлэх үү. За дэлхий дээр татварын 2 систем байна л да. Ерөнхийдөө бол нэг нь болохоор татвар төлөгч өөрөө тодорхойлж татвараа төлдөг юм систем байна. Нөгөөх нь татварын алба татврын тодорхойлоод төлүүлдэг юм систем байна. Тэгэхээр ер нь бол хамгийн дэвшилттэй систем бол одоо татвараа өөрөө тодорхойлж төлдөг энэ системийг нэлээд дэвшилттэй гэж ингэж үздэг юм аа. Монгол улс бол бас яг үүний нэгэн адил эхний буюу 1-р системийг бол хэрэглээ явж байна. Өөрөөр хэлэх юм бол татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлоод төлдөг юм системийг одоо яг зах зээлийн нийгэм ихсээс хойш ингээд мөрдөөд хууль тогтоомжороо баталгаажуулаад ингээд явж байгаа. За тэгэхээр яг энэ системийн үед татварын хамгийн гол албаны гол ажил одоо юу гэдгийг ямар ажил үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэд энийг бол яг бас хуулиар тодорхойлоод өгсөн байдаг. За яг ер нь бол татварын албаны гол ажил бол татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх 1-р тийм ажил байна. За энэ дээр хамгийн гол юм нь болохоор татвар төлөгчдөд одоо зөвлөх, туслах, сургалтчлага хийх гэдэг энэ хамгийн ихний гол ажил нь болохоор ерхийдөө бол энэ татвар төлөгчд үйлчлэгээ үзүүлэх, зөвлөх гэсэн энэ үйл ажиллагаа байдаг. За хоёрдугаарт нь бол татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавина гэсэн ийм одоо гол ажил байна. За 3-р ажил бол бүгдээрээ тавхан мэдж байгаа төсвийн орлогыг бүрдүүлнэ гэдэг. Тэр нь бол татварын орлогоор бол төсвийг бүрдүүлдэг гэдгийг бол тавхан бүгдээрээ мэдж байгаа. За иймэрхүү гол ажлуудыг бол хийдгээ. Улс буйдор татвар буйдор төр буй юу? За улс буйдор төр буйдор татвар буй. За тийм. Тэгэхээр цагта хөлийн цэрэг онцгой байдлын алба багш нар, эмч нарын цалинг бол бид нар одоо татварын албаны энэ бүрдүүлсэн орлого буюу улсын төсөв гэж нэрлэж байгаа энэ төсвөөсөө бол төлж явдаг. Тэрний хүчинд бол бид нар өнөөдөр эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, за цагтаа хүчний байгууллагууд маань бол ингээд доктортой бидний эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хангаад өөр хүүхдэд нь боловсрол олгоод явж байгаа. Тэгээд нийт энэ татварын 7 хоног болж байгаатай холбогдуулаад нийт татварын албанд ажиллаж байгаа. За Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа нийт татварын албаныхан таа бүхэнд бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг мөн Баяраагаас асуумаар санагчлаа. За энэ ярьсантай ч холбогдуулаад ерөнхийдөө эн чинь татвар гэдэг чинь бол өөрөө бас нэг юм дүрм журмын дагуу явж байгаа. Түүнээс шингээд юу гэдгийг хин нэг нь зохиогоод ч юм уу тийм хин нэг нь өөрийнхөө үзмжээр за одоо чамаас тэдийг авчмаар байна. Эдийг авчмаар байна. Одоо дээрх нь үе нөгөө нэг манжи амарнаас өөрөө зээл авчингуудаа ард түмэндээ нөгөө тийгээ дотдог шиг чин цаг үйл өнгөрсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр
энэ татврын зарчим гэж яг ямар зарчим байна? Үүрэг гэж бас байх хэрэгтэй тийм. Энэ татврын зохистой хувь хэмжээ гэж бас нэг юм яригдчихэж байгаа. Энэ зохистой хувь хэмжээ гэдгийг одоо яг ингээд тодорхой тайлбарлавал юу болд юм бэ? За тэгэхээр юуны өмнө яг татврын тухай нэг эрхий ойлголтыг бас өгье гэж ингэж бодож байна. Яг татвар гэж юм юу юм? Юунд зориулагддгийг одоо яаж бүрдүүлдэг гэсэн асуудлаар. Тэгэхээр хүн болгон бол төрийн үйлчлэгээ гэдэг юмыг хүртэж ингэ явж байгаа. Төрхөөс ахуулаад одоо сурч боловсрох. За тэгээд төрсний гэрчлэгээ аваад нэрээ авахаас эхлээл явж байгаа шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн үйлчлэгээ гэж байна. Тэгээд нийгмийн дэг журмаа хангуулж байна тий. За тэгээд дээрэс нь улс орныг батлан хамгаалах гэдэг энэ болгонд чинь мөнгө хэрэгтэй. Мөнгө хуримтлал хэрэгтэй. Тэгэхээр энэ засгийн газар бол энэ мөнгө хуримтлалыг бол татвараар бүрдүүлдэг гэж ойлгох. За энийг болохоор төсвийг бүрдүүлж байна гэж ойлгож байгаа. За тэгээ эргээд буцаагаад энэ төсөөсөө дахин хуваарлалтаараа саяын одоо хэлсэнчлэн тэр төрийн үйлчлэгээ гэдэг юм одоо хүн болгонд хүртээд улс орноо хөгжүүлэх. За тэгээд одоо нийгмийн үйлчлэгийг одоо олгох гэх мэтлэн энэ үйл ажиллагаанд бүгдээр зарцуулаад явж байгаа. Татврын үүрэг бол энэ. Тий. Зарчим нь юу вэ? Тий. Тэгэхээр яг хоо ер нь бол 1776 онд Шотландын эрдэмтэн нэрт эдийн засагч ерөнхийдөө эдийн засгийн ухааныг үндэслэгч гэж үздэг философч Адам Смит гэдэг хүн байгаа. Энэ 1776 онд үндэснээдийн одоо баялаг гэсэн юм номыг бичсэн байгаа л да. Тэгэхээр яг энэ номдоо ерөнхийдөө энэ зах зээлийн эдийн засаг гэж юм юу юм хөдөлмөрийн хуваар гэж юу байдгийг за эрэлт нийлүүлэлтийн онол гэдэг ерөнхийдөө бол энэ сонгодог эдийн засгийн онолын гол элемент хогтгонуудыг бол энэ дээр тайлбарлаж бичсэн байгаа юм л да. Бид нар ерөнхийдөө Адам Смитийн зарчим онолын дагуу ерөнхийдөө голчтой явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэр номдоо болохоор татврын гол зарчим үүргүүдийг бас ингэж тавьж өгсөн гэж ингэж үзсэн. Ер нь бол татврын гол одоо терминуудыг бас энэ хүн одоо тавьж өгчээ гэж ингэж үзэж байгаа юм л да. Тэгээд татвар бол зарчмын үед ярих юм бол татвар одоо зайлшгүй байх хэрэгтэй гэсэн юм тавьж гэж байна. Нэгдүгээр зарчим. За хоёрдугаарт нь байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор тэгш шудраг байх хэрэгтэй гэсэн юм зарчмыг тавьж өгсөн. Гуравдугаарт нь одоо энгийн байх хэрэгтэй гэд дөрөвд нь одоо их ойлгомжтой байх хэрэгтэй гэд ингээд гих мэтлийн татврын зарчмуудыг тавьж өгсөн байна л да. Тэгээд одоо зайлшгүй байх хэрэгтэй гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө нийгмийн одоо хувь хүнч бай, аж ахуй нэгж одоо ямарваа нэгэн орлого олдгооч бай. Ерөнхийдөө татвар ногдох субъект мөн л байх юм бол энэ хүн бол одоо заавал зайлшгүй татвар төлөх ёстой гэсэн энэ ойлголтыг гаргаж өгсөн. Энэ бол зайлшгүй байх ёстой юм а гэдгийг гаргаж өгсөн байна л да. За хоёрдугаарт нь тэр тэгш байх ёстой, шудраг байх ёстой гэдэг юм болохоор ер нь бол орлого олж байгаа субъект болгон татвараа төлөх ёстой. Орлогынхоо их багаас хамаарат одоо их байх юм бол их татвар төлөх ёстой. За бага байх юм бол бага татвар төлнө шүү гэсэн. Ер нь бол энэ татвар бол шудраг байх ёстой гэсэн энэ зарчмыг гаргаж ирсэн байгаа. За тэгээд дараагийнх нь бол ойлгомжтой. Ер нь бол татврын хууль тогтоомж ч юм уу тэр нэг объект субъект одоо татврын хувь хэмжээ гэдэг ч юм. Эдгээр нь бол маш энгийн тэгээд одоо тооцоол гэдэг хэлбэр гэдэг ч юм уу тийм ойлгомжтой байх ёстой гэсэн энэ хогтгонуудыг бол тайлбарласан. Манай татврын хууль болон татврын одоо та нар бол дотрын ажилтдаг хүмүүс ойлгомжтой л гэж боддог л баг л та. Ихэнх хүмүүс ингээд нэг жоох ойлгохгүй байна уу юу? Ойлгохгүй байна уу? Аль эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаад байна уу? Нэг л ингээд те татвар гингүүд ёо өстэй амар юм гээд ингээд шууд нэг тийм эсрэг реакц байгаад гэдэг юм уу? Татвар гээл тиймгүүд ахиал уу гээл те бараг л тэгэх гээд байдаг. Тэгэхээр манай зүгээр та хоёр өөрсдөө дотор нь ажилладаг хүмүүс манай Монголын татврын хууль ерөнхийдөө бусад улсын ч гэдэг юм уу одоо дэлхийд дээр ашиглаж байгаа бусад татврын хуулиудтай харьцуулахад ер нь хэр ойлгомжтой энгийн хууль вэ? За ерөнхийдөө дэлхийд дээр яг одоо татврын хууль тогтоомжтой ингээд хэрэглээ явж байгаа нэг 180 гаруй орн байна л да.
Тэгээд эндээс аваад үзэх юм бол Монголын одоо татврын хууль тогтоомжийг бол бас уул нь бол их жижиг гэж шүү дээ. Бага. Ингээд уншихад бол гайгүй ойлгомжтой. Тэг энгийн байдлаар бичигдсэн гэж ингэж олон тэгж ойлгож тий үзтээ. Тэгээд татврын хувьмжээ ч гэсэн ерөнхийдөө бол бус улс орнуудыг аваад үзэх юм бол харьцангуй бас гайгүй бага байх жишээ. Жишээлх юм бол одоо хувь хүний орлогын татвар гэхэд л одоо хөгжингүй орнууд болох Скандинав орнууд жишээлх юм бол дандаа 40-оос дээш, 50-аас дээш, жишээл Франц 50% татвартай байх жишээ. Тэгэхэд бол Монголд бол 10-15-20% хэрэглээ явж байна тий хувь хүнийхээ хувьд бол. За аж ахуйн нэгжийн орлогын татвар гэхэд бол 10-25% хэрэглээ явж байгаа. Гэхдээ яг хоо татвар дээр бол ойлгоход хэдэн гол ийм одоо терминууд гэдэг юм ойлголтууд байгаа юм л та. Тухайн татварыг хэн гэдэг хүн төлж чинь субъект нь хэн байх юм. Одоо татвар төлөгч нь хэн байх вэ гэсэн. Нөгөөх нь болохоор татвар нь татварын объект гэж байгаа. Татварыг чухам юун дээр ногдуулаад байна те? Орлого дээр ногдуулж байгаа мó, хөрөнгөнд нь ногдуулж байгаа мó, хэрэглээнд нь ногдуулж байна уу гэсэн юм байна. Гуравдугаарт нь бол татварын хувь хэмжээ гэж байгаа. Ямархуу хувь хэмжээтэй тухайн татвар ногдож байна. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор татвар төлөх хугацаа гэдэг ч юм уу тайлагнах одоо хизээ тайлагнж төлөх хэрэгтэй юм бэ гэдэг. Энэ хэдэн гол ойлголтуудыг л тухайн татварын хууль тогтоомжинд тусгаал тэрийг л их ойлгомжтой байдлаар ингээд бичээд тавиад өгөх л одоо болсон байх л. Иргэн анжгаагийн хувьд бол те би одоо жишээлбэл Скандинавын хойгт байгаа нэг Ван Перси ч юм уу Францд байгаа Жан Жактай бол би бол харьцуулшгүй. Ягаад гэвэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хэдвүлээ. Тэгээ миний сарын орлого хэдэн доллар байгаа вүлээ те. Гэт ингээ харьцуулах юм бол би тэд нар шиг 50% төлчвөл би амьдрч чадахгүй л дээ. Тэ тэгэхээр манайд бол ингээд өршөөнгүй байгаа юм биш. Бид нар зүгээр орлоготойгоо харьцуулаад бага байгаа гэх тийм үү. Тэ гэж би бол боддог. За анжгаа гэдэг хувь хүний хувьд зохистой хувь хэмжээ гэдгийг ойлгох гэдэг. Анжгаагийн зохистой хувь хэмжээ нь яг юун дээр тодорхойлогдсон юм бэ? Татврын зохистой хувь хэмжээ. Одоо нэг маш олон хүмүүс сонсож байгаа шүү дээ. Маш олон анжгаа сонсож байгаа учраас бид нар нөгөө энийгээ эхнээс нь зөв ойлгуулчиход амар юм болов гэж бодоод байна. Мэдээж татвар гэхээр одоо татврын хувь хэмжээ өндөр байх тусам мэдээж бүгдээрээ л дургүй байна тийм хүн болгон дургүй. Их бага байх юм бол мэдээж төсөвт орж байгаа орлого нь бага болоо явчихна. Тэгээд тэрнээсээ үүдээд төрийн үйлчлэгээ гэдэг юм чинь байхгүй болчихно шүү дээ. Хэрвээ татваргүй байх юм бол тэрийн үйлчлэгээ байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Ингээд тэр бол ойлгомжтой. Тий. Одоо зөвхөн нэг анжгаагийн зохистой хувь хэмжээ гэдэг нь тэгэхээр зэрэг одоо тухайн төсөвт орж байгаа орлого за тэгээд төрийн үйлчлэгээтэй харьцуулж үзээд аль одоо зохистой хэмжээ байх вэ гэдгийг бас ингэж гаргаж ирж байгаа юм л тий. Зөвхөн одоо анжгаа дээр биш юм шүү дээ тийм үү. Ер нь бол төсвийн бүрдүүлэлтэн дээр энэ хэсэг нь тэдэн хувийг нь гаргах юм байна. Энэ хэсэг нь тэдэн хувийг нь олж ирэх юм байна. Одоо тэнцэнээсээ тэдэн хувийг нь олж ирэх юм байна. Энэ зохистой хувь хэмжээ хэлээд байгаа юм байна тийм үү. Тий. Тэгээд яг уу 1970-ад оны үед Америкийн эрдэмтэн Лафер гэдэг хүн ерөөхдөө онлын бас гаргаж ирсэн ба онлын үндсэн. Гэхдээ орлогын татвар дээр аж ахуйн нэгжийн буюу өөрөөр хэлэх юм бол корпорацийн татвар дээр энэ хүн бол татврын зохистой хэмжээр ямархуу байх вэ гэдгийг гаргаж ирсэн байгаа юм л да. Ер нь бол татврын хувь хэмжээ гэдэг бол тухайн татврын хэмжээгээ суурьт нь харьцуулж хагаад хувь хэмжээг гаргана гэсэн ойлголт юм ба. Тэгээд тэр хүний тооцоогоор өөрөө математик аргачлалаараа Лафрын мөрий гэдэг юм мөрий зурж агаад тэгээд ерөнхийдөө ингээд татврын хувь хэмжээг нэмээд байх юм бол төсөвт орж байгаа орлого бол тэр хэмжээгээр нэмэгдэх юм байна гэж гаргаж ирж байгаа. Тэгээ ямар нэгэн одоо ЭМЦ буюу максимум цэг дээр ирээд тэр бол зогсноо гэж ингэж үзсэн. Тэгээд дахиад ингээд татврын хувь хэмжээг нэмээд байх тусам төсөвт орж байгаа орлого нь ингээд буураад ирсэн юм байна л да. Тэр бол судалгааны үндсэн дээр гэж авсан. Даалт эдийн засаг нь бий болоод эхэллээ. Тэгээ буураад ирж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол татврын хувь хэмжээ их өндөр байх юм бол энэ бол зохисгүй юм байна. Төсөвт орж байгаа орлого чинь буурах юм байна. Нөгөө аж ахуйн нэгжүүд
иргэдэд өгч байгаа дарамт нь ч их байна. Тэгээд үйлдвэрлэн ч явахгүй шинэ техник технологич орж ирэхгүй одоо өөрөөр хэлэх юм бол тухайн аж ахуйн гэж дампуурах энэ хэмжээнд очно гэж ингэж үзсэн байгаа л да. Тэгээд өөрийнхөө судалгаанаас тооцож үзэж байгаад ер нь бол Америкт тухайн үед нэг 35% байх юм бол хамгийн боломжтой хэмжээ дээд хэмжээнд бол болно гэж ингэж үзсэн. Манай тооцоололоор Лафи морийн хаана явж бид нар. Тий. Тэгээд дараад нь Монголд бас Монголын нэг эрдэмтэн залуу бас тэр ерхийдээ зохистой хэмжээ гэдэг судалгааг хийгээд яг докторийн зэрэг хамгаалсан л да. Тэрний судалгаанаас аваад үзэх юм бол Монголд бол 29.2% гэж гаргаж ирсэн байгаа. Лафи морийн эмцэг. Тий, эмцэгэнд бол яг тэрийг одоо бас онлайн төвшөнд аваад үзсэн байдаг. Бас практик дээр ч одоо тэрийг бас харгалж үзсэн юм уу? Яасан те ямар ч байсан Монголын татварын хэмжээ бол хуучин болвол анх 90-ад онд бол 40 гаруй хувь байсан шүү дээ. Ер нь орлогын татварын хэмжээ. Тэгээ одоо бол буурсаар хагаад хамгийн дээд зэг нь болоод одоо бол 25% дээр явж байгаа. За тийм учраас ерхийдээ бол боломжийн хувь хэмжээнд байгаа юм байна гэж ингэж үзтээ. Түрүүн би та хоёрыг танилцуулахдаа том татвар төлөгчийн газрын гэж танилцуулсан. Татварын ерөнхий газар дотор ер нь ингээд хитэн ийм газар ингээд байх шиг байна тийм үү? Тэр нэгжүүдээ нэг танилцуулчаад дараагийн асуулт руу орё идэх үү. За татварын ерөнхий газар нэг ийм үндсэн нэгжүүд хуваарлагддаг юм аа. За татварын ерөнхий газар бол мэдээж улсын хэмжээнд татварын бодлого чиг үүргийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За бүтцийн хувьд бол татварын ерөнхий газар гэж байна. Нийслэл дүүргийн татварын албат гэж байна. Аймгийн татварын алба гэж байна. Мөн суманд хүртэл татварын улсын байцаагч гэсэн нэг юм бүтцтэйгээр ажилладаг. За манай том татвар төлөгчийн газар бол татварын ерөнхий газрын харьяа гэж явдаг газар. За энэ газар маань ямар учиртай газар вэ гэхээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа татварын орлогоороо тэргүүлэгч гэх юм уу. Жилд 40-оос дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж үйл ажиллагаа явуулдаг ийм 967 татвар төлөгчийг хариуцж ажилладаг ийм газар юм байна. Худалдаа ажилтны танхим дээр бол интерференер гэдэг. Тэр нөхдүүдийн тий. Үйл ажиллагааны цар хүрээгээр татвар төлөлтөөрөө гэх мэтлээ одоо ингээд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон гэж үзсэн 967 татвар төлөгч бол манай том татвар төлөгчийн газарт хариалагдж явж байгаа. Том татвар төлөгчийн газар гэдэгтэй адилхан одоо жижиг гэдэг ч юм уу жижиг дунд татвар төлөгч гэдэг юм өөр юу гэдгийг те. Нэг бол соён гэгэрүүлэгч гэдэг юм уу ийм газар байна уу? Байлгүй яах вэ? Зүгээр Монголын татварын алба бол 2000 сая 20 онд бол татварын хуулийн багц шинжилгээ бол хийсэн. За энэ багц хуулийн шинжилгээний хүрээнд бол олон улсын татварын албатын жишг болгоод байгаа нөгөө сегмент дээр нь өөрөөр хэлбэл татвар төлөгч бүрийг хооронд нь ингээд ангилаад өөрөөр хэлбэл 50 сая төгрөг хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг бол бичил татвар төлөгч. За 50-аас одоо юу гэдэг 10 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 50 саяас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой юм татвар төлөгчнөрөө жижиг татвар төлөгч. За 10-аас 40 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн жилийн борлуулалтын орлого олж байгаа татвар төлөгчнөрөө ингээд дунд. За тэгээд 40-с дээш ингээд манай том татвар төлөгч ингэж ангилж байгаа юм. Өөрөөр хэлбэл ингэж ангилдаг нь өөрөөр хэлбэл нөгөө 50 сая төгрөг хүртэлхийн борлуулалтын орлого олж байгаа юм бичил татвар төлөгчнөр бол татварын албанаас арай өөр төрлийн үйлчилгээ авнаа. Тэднэртэй зориулсан бас өөр хөнгөлөлттэй одоо хялбар байх арга хэмжээнүүдийг бол татварын хуулиараа татварын алба хэрэгжүүлээд явж байгаа. 40-оос дээш тэрбум буюу арай нөгөө нэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон татвар төлөгчнөр дээр бол арай нэг жоох өөр төрлийн бодлого, өөр төрлийн үйлчилгээнүүд ингээд явдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч бүхэн хоорондоо адилгүй үйл ажиллагааны онцлог, үйл ажиллагаа явуулж байгаа салбар, борлуулалтын орлого гэх мэтчлэн энэ маш олон хүчин зүйлээрээ ингээд татвар төлөгч бүхэн маань өөрийн онцлогтой учраас тэр онцлог бүхэнд нь тохирсон арга хэмжээ авах ийм зорилгоор хуулиндаа шинжилтээ хийгээд за мөн дээр нь хуулийн шинжилгээний хүрээнд бол бичил татвар төлөгчнөр бол нэг хүртэл нэг хувиар татвараа төлөх гэх мэтчлэн те ялгаатай юм татварын хувь хэмжээнүүдээр татвараа ногдуулна. За ялгаатай байдлаар бас хөнгөлт чөлөөлтөй идэлхээр ингээ хуульчлаад оруулсан
ийм онцлогтой байгаа юм. За татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга цогтнаран татвар төлөгчдийн өдрүүдийн талаар товч мэдээлэл өгөөч. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь юу байгаа вэ? Энэ чинь бол уг нь 7 хоногийн арга хэмжээ болдог. Тэгээд би бол маш сайн санаж байна л да. Техник үед бол дүүргийн татварын албаны гадаач Сүхбаатарын талбай дээр хүртэл ингээд өдөртөг зохион байгуулалт хүмүүс бужигналтад гоё юм болдог байсан. Одоо бол нөгөө онлайнд буюу захимд хийсэн учраас тийм юм актер сүртэй байха болцсон юм уу? Тий. Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт Монгол Улсын засгийн газрын тогтоолоор татвар төлөгчдийн өдрүүдийг болол татварын алба тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Зөв. Тий. Энэ 7 хоног буюу 5 сарын 5-наас 9-ний өдрүүдэд энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд бол зохион байгуулад улс орон даяар татварын алба тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгэхээр энэ татвар төлөгчдийн өдрүүдээр бол түрүү манай баяраа дарга хэлсэн татварын албаны үндсэн чиг үүргүүдээ бол хэрэгжүүлж ажиллахаас гадна ирээдүйн татвар төлөгч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, ихтэй сургуулийн оюутнуудад тий ирээдүйн татвар төлөгч нартай зориулсан юм сургах татварт гэж ямар үүрэгтэй, ямар чиг үүрэгтэй байгууллага байдیں۔ Татварын алба гэх мэтчлэн ирээдүйн татвар төлөгч нартай зориулсан дэв сургалтуудыг зохион байгуулж байна. За мөн татвар төлөгчдийн өдрүүдээр уламжлал болгон хийгддэг нэг арга хэмжээ бол нөгөө шилдэг татвар төлөгч нараа татварын алба хүн шалгаруулж байна. За тэгээд дээр нөгөө татвар төлөгч нараа зөвлөгөө мэдээллээр хангах ажлынхаа хүрээнд сургалт сурталчилгааны маш олон ажлуудыг татварын алба хүн зохион байгуулаад төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. За энэ жилийн хүн болгон л одоо юу гэдгийг топ 10 өдр гэл ярьж идэг. Тэгээд энэ жил шилдэг татвар төлөгчөөр ер нь ямар газрууд шалгарсан байна. За татварын алба бол нөгөө сегментийн бодлого гэдэг нөгөө бичил, жижиг, том, дунд гэдэг ингээд татварын алба нөгөө татвар төлөгч нараа дотор нь бас ингээд ангилаад үйл ажиллагааныхын цар хүрээ борлуулалтын орлогоор нь ангилаад тэгээд ийм сегментийн бодлогыг хэрэгжүүлээд явж байгаатай холбоотойгоор сегмент бүрээс шилдэг татвар төлөгч нараа шалгаруулж байгаа. Өөрөөр хэлбэл манад том татвар төлөгчийн газартай харилцдаг 967 татвар төлөгчөөс 10 татвар төлөгчийг шилдэг татвар төлөгчөөс шалгаруулсан. За мөн дээр нь бас нэг онцлог нь гэвэл татвар төлөлтөөр нь бас нэг шилдэг 10 татвар төлөгчөө шалгаруулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл шилдэг татвар төлөлтөөрөө тэргүүлнэ гэдэг нь улс орон нутгийн төсөвт их хэмжээний татвар төлсөн газруудаа тусдан салгаж ингэж юу яаж байгаа шалгаруулж байгаа. Ухааны 10 нотглоор юу болсон гинэ? Эхний татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 10 компани гэдэгт нөгөө уул уурхайн компаниуд байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөлтөөрөө 24 онд улс болон орон нутгийн төсөвт төлрүүлсэн татварын орлогын хэмжээгээр Эрдэнэс 5-7 компани маань тэргүүлсэн. За Эрдэнэс 5-7 компани. За дараа нь оюутлогоо. За Эрдэнэ төвлөр маань. За Energy Resource. За 5-7 компани. Орон нутгийн 5-7. Орон нутгийн тий орон нутгийн 5-7 хүмүүс нөгөө жижиг 5-7 гэдгээр нь сайн мэддэг 5-7 компани маань. За дээр нь Монголын алт МАК компани. За тийм. Монголын алт МАК компани, дээр нь Хаан банк, Голомт банк, за Апу компани маань. За ингээд Худалдаа хөгжлийн банк гэсэн нэг ийм 10 компани бол татвар төлөлтөөрөө өөрөөр хэлбэл хамгийн их татварыг төлсөн 10 компани бол саяны миний дурдсан 10 компани байна. Энэ 10 компани маань бол яг 24 онд төлсөн татврын дүнгийн нийлүүлээд үзэх юм бол 8.4 их найт төгрөг. Зөвхөн энэ 10 компани. Зөвхөн энэ 10 компанид 8.4 их найт төгрөгийг улсын төсөв төлөвлөрүүлсэн гэсэн. Улс болон орон нутгийн төсөвт татвар төлбөрөөр төлөвлөрүүлсэн байна. Тэгэхээр энэ 10 компани бол татвар төлөлтийн байдлаараа бусад компаниудтайгаа бол мэдээж харьцуулахын аргагүй ийм маш их хэмжээний татварыг төлсөн. Ийм компаниуд байна. За энэ татвар төлөлтөөрөө тэргүүлж байгаа 10 компаниас гадна шилдэг 10 татвар төлөгч гэж шалгаруулж байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхлээр мэдээж нөгөө татвар төлсөн татврынхаа дүнгээр саяны миний дурддаг 10 компанитай өрсөлдөж чадахгүй. Гэхдээ татврын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлдэг. Үнэхээр нөгөө төлөх ёстой татвараа хугацаанд төлдөг. Татврын албандаа өгөх ёстой байсан тайлангаа хугацаанд нь гаргаж төлдөг. Гэх мэтчлэн татврын хууль тогтоомж дагам өртөлтөөрөө тэргүүлсэн 10 компанийг давхар
шилдэг 10 татвар төлөгчөө гэж ингэж шалгаруулж. Татврын сахилга бат өндөртэй Яг 10 компани гэж ойлгох нь шүү дээ. яг тийм. За. Зөвхөн татврын төлсөн байдлаар нь шалгаруулахаас гадна татврын хууль тогтоомж мөрдөлтийн даган татврын хууль тогтоомж даган мөрдөлт буюу таны хэлж байгаагаар онц сурдаг гэх юм уу? Татврын сахилга бат сайтай. сахилга бат сайтай ингээд 10 компани. За тэр 10-ыг нэрлэлч бас. За тэр 10-т бол COAL гэдэг компани баг. За Цайрт Минерал компани. За. Univision. За. Шунхлай. За. Red Pap Mongolia. За. За дээр нь манай Жүр үр байна. За. Төмөн шууд компани байна. Таван бог пүүц пицца гэдэг компани байна. Дээр нь манай Апо Дэри гэдэг. За сүүний үйл дээр. Тий, Апо Дэри гэдэг ийм компани. Ийм 10 шилдэг татвар төлөгч маань бол энэ жилийн том сегментийн шилдэг 10 татвар төлөгч. Ер нь бол дандаа таньдаг компаниуд гэдэг юм байна. Тий. Ерөнхийдөө манай том татвар төлөгчийн газарт байгаа миний хэлээд байгаа 967 татвар төлөгч гэдэг бол хүн бүхний бараг л мэддэг шахуу. Ийм компани нь бол одоо жишээл импортын мараа оруулж ирдэг компани байж байгаа жишээтэй ингээ явж штэ. Ер нь нөгөө цар хүрээний хувьд бол Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг ийм компани байна. За одоо ба штэ хүмүүсийн анхаарлын төв юу руу чиглээд байгаа юм бэ гэхлээр нөгөө татврын хуулийн шинжилэл хийх гэдэг ч байгаа. За энэ яригадаад байна штэ. Одоо энэ та бүхэнд одоо мэдээлэл байгаа болвол энэ шинжлэгдэж байгаа энэ татврын шинжлэгдсэн хуулийн шинжилэлтээр ер нь ямар гол үндсэн өөрчлөлтүүд орж байгаа вэ? За татврын хуулийн шинжилэл, татврын багц хуулийн шинжилэл бол 2019 онд хийгдсэн байгаа. Энэ бол гол төрлүүдээр түрүү манай цагт наранд гаргасан байгаа. Тэгээ одоо ингээд бас 4-5 жил болчлоо. Тэгээ одоо бас ингээд татврынхаа шинжилгээг бас хийя гэдэг ингээд олон нийтийн бас санал их гарч байна. Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллагуудын бас хүсэл зорилго байгаа. За нийгмийн ч бас хүсэл зорилго байна тий. Тэгээд энэ санал санаачлалууд дээр үндэслээд засгийн газраас бас төслийг бэлэн болгоод ингээд тавьсан байгаа. За сангийн яамны сайт дээр тавигдсан. Ерөнхийдөө бол орлогын татварууд болох гол нь хувь хүний орлогын татвар, дээрээс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. За тэгээд татврын эрхийн хууль, за нэмэгдсэн өртгийн албан татврын дээр гол өөрчлөлтүүдийг хийя гэдэг ингээд зарим дээр нь бол шинжилсэн хариулга явж байгаа. Зарим дээр нь хувь хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд дээр хууль дээр ингээд өөрчлөлтүүд ингээд явагдаж байгаа. За энэ болохоор ингээд сая тавигдсан байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд энэ дээр нэлээ өргөн хэмжээний хилцүүлэг явагдсан байгаа. Мэдээж тийм байгаа. Одоо бол эцсийн байдлаар бол шийдэгдэг байгаа шүү дээ. Хилцүүлгэл явж байгаа тийм ээ. Хилцүүлэг явагдаж байгаа. Төсөл байдлаар явагдаж байгаа гэсэн. Жишээлбэл хувь хүн анжихаагийн хувьд бол хамгийн их сонирхож байгаа нь бол хүн амын орлогын албан татвар дээр бол хувь хүний татвар дээр шинжилт өөрчлөлт орох гэж байгаа гэж байна шүү дээ. Тэр өөрчлөлт нь яаж орж байгаа юм болоо? Ямар хувь байдалтайгаар одоо төсөл дээрээ юу гэж явж байгаа юм бол багасгахаар явж байгаа юу яаж байгаа вэ? Ерөнхийдөө бол яг татврын хэмжээг бол багасгахыг гэж байгаа. Гэхдээ яг хувь хэмжээний хувьд бол одоогийн байдлаар бол 10-15-20% хэмжээ хэрэглээ явж байгаа л да. Татвараа одоо орлогын хэмжээ нэмэгдэх тусам юу гэдэг өсөн нэмэгдэх хэмжээ хэрэглээ явж байгаа тий. Та бас мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 0-оос 120 саяын орлоготой жилийн орлогын хэмжээ нь байх юм бол 10% явж байгаа тий. За 120-оос одоо 150 саяын хооронд орлоготой байх юм бол 15%-тэй ингээд. За ингээд тэрнээс дээш байх юм бол 20% төртэй. Тэр чинь гэхдээ бас юм штэ. Би 130 сая байлаа гэхэд чинь 120-нд бодоод 10%-аараа бодогдоод зөвхүүлсэн 10 сая нь л 15%-аар бодогдохоор байгаа шүү дээ тийм ээ. Яг нь та бас сайн мэдчихэ тий. Тэгэхээр энэ бол сард нь угаах юм бол сарын орлогын хэмжээ нь 10 сая хүртэлх орлоготой буюу цалин хөлсний орлоготой ч юм уу ингээд бизнесийн орлоготой байх юм бол 10% татвар төлж байгаа гэсэн ойлголт шүү дээ. Гэхдээ яг хувь хүний орлого дээр болохоор хуулийн дээр бол бизнесийн орлогын хэмжээ нь бол яг нэгдсэн хувь хэмжээ хэрэглээ явдээ. Өөрөөр хэлэх юм бол тэгш хувь хэмжээ хэрэглээд 10 гэсэн хувь хэмжээг
хэрэглээд явж байгаа гэсэн үг. Яг онлын хувьд аваад үзэх юм бол яг аж ахуйн нэгжийн орлогын татвартай ер нь бас ойролцоо байх ёстой гэж үзсэн юм л да. Ер нь бол бас өсөн нэмэгдэх хэмжээг бас хэрэглэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Ямар ч байсан одоо ер нь бол татварын хуулийн шинжилэгдсэн найруулга буюу одоо явж байгаа төсөл дээр бол хүн амын орлогын албан татварын хувь хэмжээ бол багасах хандлагатайгаар л явж байгаа юм байна гэж ойлгож байна уу? Гэхдээ үндсэн хувь хэмжээнд бол хэвээрээ багасгсан гэдэг нь ойлголт нь юу вэ гэхээр зэрэг татвараас нөгөө нэг чөлөөлөх орлого гэж байдаг шүү дээ. За тийм. Тий. Тэгэхээр за шинжилсэн хариулга хуулийн одоо өөрчлөлтөөр болохоор ерөөхдөө жилийн орлогын хэмжээ нь 9.6 сая байх юм бол доош орлоготой хүмүүсийн бүгдээрингийн татвараас нь чөлөөлөө явж байгаа. За. Өөрөөр хэлэх юм бол одоо хөдөлмөрийн өсвийн доод хэмжээ сарын 792 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр сарын орлогын хэмжээ 800 мянгаас доошхын бол бүгдээрингийн ингээд татвараас нь чөлөөлөө явж байгаа гэсэн. Тий. Гэхдээ одоо таны орлогын хэмжээ жишээлбэл сарда 5 сая төгрөг байлаач гэсэн 800-ыг нь бас чөлөөлнө гэсэн үг. 800-ыг чөлөөлөөд үлдсэн хэсэгт нь 10%-ийн татварыг ногдуулна гэсэн ойлголт байна гэсэн үг. Тэгж ерөөхдөө бол тэгж явж байгаа. Тий. Ямар ч байсан 800 мянган нь бол бүр чөлөөлж байгаа юм байна. Тий. Гэсэн. За татварын алба маань өөрөө зөвлөн туслах татварын алба болно гэсэн ийм тодорхойлолттой явж байгаа. За одоо энэ рүү бол тэмүүлж байгаа гэх юм уу? Магадгүй эхнээсээ ажил хэрэг болоод эхэлсэн байгаа бах. Яг энийг дэлгэрүүлэн тайлбарлавал Зогт Нарангийн зүгээс. За татварын алба бол 25 оныхоо үйл ажиллагааны зорилтоо бол зөвлөн туслагч татварын алба гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Зөвлөн туслагч гэдэг маань одоо онцлоод байгаа нь юу вэ гэхээр нөгөө татварын хууль тогтоомжийн зөвлөгөө үйлчилгээгээ татвар төлөгч нартаа дор бүрнэ гэдэг цаг алдалгүй хүргэдэг бай. Зөвлөдөг бай. Хамгийн гол онцолж яриад байгаа юм бол нэг татвар төлөгч нөрөө эрсдлээс урьдчилан сэргийлэх байдал дээр нь одоо анхаарья. Өөрөөр хэлбэл одоо тухайн татвар төлөгч маань яг юун дээр алдаад байна вэ? Тэ? Яг юун дээр татвар төлөлтөн дээр алдаад байна уу? Эсвэл татврын тайлангаа гаргаж чадахгүй байна уу? Татврын тайлагнал орлогоо тодорхойлж чадахгүй байна уу? Гэх мэтчлэн яг нөгөө эрсдлээс татвар төлөгчөө урьдчилан сэргийлэх байдлаар энэ зөвлөн туслагч татварын алба болёо гэдэг ийм зорилтыг тавиад ажиллаад байгаа юм. За манай нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө дуусахад нэлээд төхөж байна. Тэгэхээр би зүгээр нэг хувь хүний зүгээс асуулт асуух гэсэн. Одоо ингээд нэг хүн өөрийнхөө орлогын албан татварыг тайлхнадаг болчиход байгаа шүү дээ. Тэрийг би жишээлбэл яг ингээд нөгөө нэг баримтаар ороод ч юм уу ингээд бөглчөнгүүд та заавал татварын албан дээр очих ёстой ч гэдэг юм уу ийм гарч ирээд байна л да. Тэгээд тэр нь одоо юунаас шалтгаалаад тэгээд байгаа юм бэ? Бид нар хувийн орлогын албан татвараа мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага бид нар дээр ирж байгаа вэ? За энэ та хоёрын яг хариуцдаг юу биш вэ нөө? Яг ерөнхий мэдээлэл үгүй. За ерөнхий. Татвар төлөгч бол нөгөө татварын албанд хуулиар тогтоосон орлогуудаа бол тайлагнах үүрэгтэй нэгдүгээр. Татвар төлөгчд ирж байгаа энэ тайлагнах үүргийг одоо хялбар байх зорилгоор татварын алба бол татвар төлөгчдөө урьдчилаад за та ийм төгрөгний орлого олсон байна. Өөрөөр хэлбэл цалин хөдөлмөрийн хөлс албан байгууллага аж ахуйн нэгжид ажиллаад цалин хөдөлмөрийн хөлсний орлого олоод тэрнээсээ мэдээж нөгөө та бол жишээ нь одоо MJL радиод ажиллаж нийгмийн даатгалаараа дамжуулаад танаас нийгмийн даатгалын чинь MJL радио маань өөрөө суутгаад авчиж байгаа. Дээр нь хувийн орлогын албан татврыг чинь танаас суутгаад авчиж байгаа тийм. Гэх мэтчлэн Анжигагийн 24 онд олсон орлого нь тэд юм байна. Эннээс MJL радио тэдэнд өргөний татварыг суутгаж улсын төсөвт төлсөн байна гэдэг. Ийм юм чинь таны цалингаас сар бүхэн суутгасан орлогыг чинь татварын татвар төлөгчдөө өөрсдөд нь ингээд мэдээлэлээ цуглуулж аваад буцаагаад та ийм хэмжээний орлогыг олсон байна. Таны энэ олсон орлого суутгуулсан татврын дүн чинь зөв үү гэд ингээд бэлтгээд өгдөг болсон. Одоо бол эх жилүүдээс бол бид нэр татвар төлөгч өөрийнхөө орлогыг үзээд тийм байна. Миний олсон орлоготой таарч जैन, суутгуулсан татвартай таарч जैन гэж чек хийхэд. Уг нь окей гэх хэрэгтэй байна. Тийм, окей гэл одоо
нэгтэлж үзэл тийм байна. Миний олсон орлого суудуулсан татвар мөн байна. Гэхдээ татврын албандаа илгээе. Гэхдээ ингээд илгээгдээд таны өмнөөс ингээд татврын тайланчин үндсэндээ тэр чинь татврын тайлангийн чинь тайлнээр бэлдээд өгч гэнэ гэсэн үг байхгүй тий. Тэгээд ийм боломжуудыг бол цахим татврын алба болсон захихын хүрээнд ингээд хийгдээд явж байгаа ийм боломжуудыг бол За баяраа дараа. Тий, сая яг хэлсэнчлэн сая яг энэ өөрчлөлт бол бас энэ саяын одоо шинжилсэн хуулийн төсөлд бас явж байгаа. За тэгээд дээрэс нь бас түрүүн бас дотоо орхигдсан нэг юм гэх юм бол яг хуучин болвол хувь хүн дээр одоо орон сууц судалж авах ч юм уу ингээд барих одоо хуучин 6 сая төгрөгийн хөнгөлт үзүүлдэг байсан шүү дээ. Тэр бол 15 сая болж өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол эко орон сууц барих нөгөө ногоон орон сууц гэж яриад байгаа шүү дээ. Дулааны хэмнэлт сайтай. Тэгээ иймэрхүү үйл ажиллагаан дээр бас 15 сая төгрөгийн хөнгөлтийг үзүүлэхээр ингэж орсон байгаа гэж үзэж байгаа. Бас нэмэгдсэн өөртгийн албан татварын хувьд бас нэлээд бас өөрчлөлт орж байгаа. За одоогийн байдлаар бол нөөц суудхан төлөгч гээд нэг 50 сая төгрөгийн орлоготой байх юм бол нөөц суудхан төлөгч боллоо гэж ингээл нөөтийн татврыг суулгаад төлөгч. За тэр босго бол 400 сая төгрөг болж ингэж өөрчлөгдөж байгаа. За. Дээрэс нь буцаа олголт гээд бид нар ингээд нэг төсөн нөөтийнхөө яг төсөн нөөтийнхөө 20% нь аваад явдаг шүү дээ тий. 20% 20% буюу нийт одоо борлуулалтынхаа худалдаа авалтын дүнгийнхаа 2% нь буцаалт гэдэг ингээд авдаг шүү дээ тий. Нөөтийн урамшуул маягаар буцаалт гэдэг. Тэгэхээр зэрэг одоо бол тэн дээр бас тэрний өөрчлөлт явагдаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол сарын худалдаа авалтын хэмжээ 0-оос 500 мянга хүртэл төгрөг байх юм бол 100% одоо нөөтийн буцаа олголтын 100% өгье гэж байгаа. За. 500-аас 800 байх юм бол 80% буцааж өгье гэж байгаа. Тэгээ 800-аас дээш одоо худалдаа авалтын хэмжээтэй байх юм бол 20% буцаалт нь хэвээрээ гэсэн үг. Нөөтийн хэмжээ бол өөрчлөгдөхгүй 10 гэсэн хэмжээ хэвээрээ байгаа. За яг аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр за одоогийн байдлаар бол нэг 10-25 гэсэн хэрэглээ явж байгаа шүү дээ. Тэр нь болохоор 10 15 за 25 гэсэн хэмжээ хэрэглэе гэж байгаа. За одоо бол 0-оос тгээс гэдэг 6 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой байх юм бол 10% энэ татварыг төлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээ бол тгээс одоо тгээс 0 одоо 6 тэрбумд нь болохоор 10 хэвээрээ 6-аас одоо 10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой болох юм бол 15% гэсэн хэмжээ хэрэглэнэ. Өөрөөр хэлэх юм бол 10 25% биш. Хувь хэмжээнд бол 10% багаслаа гэсэн үг. Тэгээд нэг буцаа олголт гэдэг та бас мэдж байгаа болоо да. Борлуулалтын орлогын хэмжээ нь 1.5 тэрбум төгрөгийн одоо борлуулалттай ийм аж ахуй нэгжүүд байх юм бол 90% буцаалтыг өгдөг шүү дээ. Татвар төлсөн нийт орлогын 90%. Өөрөөр хэлэх юм бол 1% татвар төлж байгаа гэсэн. Энэний хувь хэмжээ болохоор 2.5 тэрбум төгрөгийн 1 тэрбумаар борлуулалтын орлоготой гэсэн. Энэ тий нэмэгдлээ гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор нийт аж ахуй нэгжүүдийн 98.6% төлж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөс 1% татвартай одоо Монголын нийт аж ахуй нэгжүүдийн 98.6% 1% татвартай боллоо. Үлдсэн хэсэг нь 15-25% тэр 1.4% нь л одоо төлж байна гэж ойлгох. За ойлголоо. Тэгээд за бидний нэвтрүүлгийн цаг өндөрлжээ. Маш хурдан явлаа. Гэхдээ нэвтрүүлгийн төгсгөлд маш чухал мэдээллүүдийг өгсөн яг амжиж өгч амжлаа шүү дээ тийм. За тэгээд хүрэлцэн ирээд цаг завынхаа хажуугаар хурж ирээд одоо нийт татвар төлөгчдөд бас тодорхой ойлголт өгөх маш чухал мэдээллүүдийг хүргэсэн татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийн газрын захиргааны хуулийн хэлтсийн дарга баяраа болон татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга цогтнаар нартай баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн өрөө. За мөн би түрүүн одоо ястан сегментээ андуурсан байна шүү дээ. Энд чинь
татвар төлөгчдөд баяр хүргэх өдрүүд юм байна шүү дээ. Нийт татвар төлөгч та бүхэндээ бас баярын мэнд хүргье. Энэ татвар төлөгчдийн 7 хоногийн баярын мэнд хүргье. За баярлалаа. За баярлалаа. За.